Эрүүл мэндийн зөвлөгөө авах боломж тэр бүр танд олдохгүй байна. Тэгвэл ажлаа хийнгээ эрүүл мэндийн зөвлөгөө авах боломжийг Гэр бүлийн радиогийн эмчийн цаг танд олгож байна. Таны шууд холбогдох утас 1146 104 5. Танд өдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийн радио эмчийн цагаараа тантай уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр бид хавар болж байгаатай холбогдуулан таны дархлаа унж байгаа, бас зүрх судасны асуудлууд үүсэж байгаа бидний эргэн тойронд, бидний аав ээжүүдэд, бидний бас өөрсдөд маань те. За манай 30-аас 30 нэмэх насныхан маань, цаашлаад 40 нэмэх насныхан маань гих мэтчлэн олон асуудал донд амьдарч байна. Яг энэ бүхэн донд бид нар хэрхэн өөрийнхөө эрүүл мэндийг маш энгийнээр эрүүл байлгах вэ гэдэг тухайд суврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж байгаа үлээ. Өнөөдөр бид нар яг энэ дархлаа болон зүрх судасны асуудал дээр хэрэгцээтэй байдаг нэгэн чухал зүйлийн талаар ярихаар ЦЭБ эмнэлгийн ерөнхий эмч ноён Ариун Баярыг урьж авчирсан байна. За танд өдрийн мэндийг хүргэе. За бүгдээр өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр яг энэ зүрх судас болон дархлаан дээр хэрэгцээтэй нэгэн чухал зүйлийг ерөөсөө салгаж болдгоо хоёр зүйлийн нэгийг өнөөдөр хоёлаа ярих гэж байгаа. Энэ юу вэ гэх юм бол омега 3 гэж зүйл байгаа. За яагаад өнөөдөр омега 3 гэж зүйл бидэнд маш чухал болчихвоо? Таны талаар хуваалцаад хоёлаа эхлэе тийм ээ. За тэгэхээр нөгөө Жоос ингэ тайлбар өгье л да. За ер нь гэдэг нь анагаах ухаан дээр ер нь омега 3 маань яагаад тийм амар нэр хүндтэй байр суурьтай болчихвоо. Ерөнхийдөө энэ асуудал маань ерөнхийдөө тэр ер нь Скандинавын орнуудаас эхэлсэн байхгүй юу? Тэгэхээр тэнд байгаа эрдэмтд маань ер нь анзаарсан байгаа. Ерөнхийдөө тэнд байгаа жишээл Финланд байгаа хүмүүсээ тэгсэн чинь тэнд нас нэг нутгийн уугуул байгаа шүү дээ. Эскимосууд гэх тийм. Эхлээд тэр хүмүүсийн дунд нь зүрх судасны өвчлөлийг баг байна гэдэг гараад ирсэн байхгүй. Зөв. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг голын нөгөө хэрэг дээр байгаа зүгээр нөгөө цаг аашнууд баа шүү дээ. Тэднүүсийн дунд нь ингээд зүрх судасны өвчлөл яваад даралт марлт ихсдэг гэдэг. Нөгөө цаад хэрэг дээр байгаа тэр эскимост тийм мэддэггүй яваад. Яг адилхан л газар байгаа гэдэг тийм. Тэгээд ерөөсөн судалгаа явуулсан байгаа. Эднээсийн ер нь яагаад ингээд чихрийн шиж ингээд чүвч мэдхгүй, даралт зүрх судасны өвчин ч гэж мэдхгүй ингээд сайхан амьдраад байна гэдэг. Тэгээд судлаад үзсэн чинь ерөөд бол гол ялгаа нь ерөөд эднээсийн хоол хүнсэнд байсан байна гэдэг. Тэгэхээр юу хийдсэн бэ гэсэн чинь нөгөө мэдээж тэр эскимосууд ч юм уу ланчд байгаа тийм. Тэр бол загсаг нь дээрэс нөгөө далайн хав халим тиймэрхүү амжтай ингээ агнадаг. Тэр нэг айждаг. Тэг гол хүнс нь ердөл тэр. Тэгэхээр ерөөд тэднээс ч юм уу тэр далайн хав тэр юу эднээс ч юм халим бидэн ч амар хэмжээний хөөгдөд. Тэр ерөөд тэр өөхийг хэрэглэдэг хардаг юм. Тэгээд нөгөө идэж байгаа загас нэг тослог өөхтөө загас иддэг. Гэтэл нөгөө орчмын ойлголтоор ч юм бол те тослог холестерин ихтэй юм маань муу гэсэн ойлголт явсан чинь тэднээс нь нөгөө амар их тослогийн мэдээдсэн ирнэ бүр хамаагүй эрүүл явагддаг. Судасны хан наривссан юм байхгүй байгаа гэдэг те. Тэнгүүт л ирэхэд одоо юу болоод ингээд сайн судлаад үзсэн байна. Тэгсэн чинь тэр ирэхэд бол одоо идэж байгаа хоолн дотор омега 3 гэдэг бич байт юм байна. Тэгэхэд тэрнийг хэрэглэсэн учраас энэ хүмүүстээр зүрх судасны асуудал ер нь байдгүй юм байна гэдэг гараад ирсэн. Чихрийн шижигдүү өвчин мэддэггүй юм байна. Тэгээ эхлээд тэднээс чинь ерөөд бол энэ арт түмний онцлог юм болов уу гэж бодож исэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө өргөөс ирээд нөгөө бусад одоо Норвег, Финландчуудын дунд амьдрал эскимосууд нь адилхан тэр өвчин яриад гэсэн. Зүрх судас яриад гэсэн. Зүрх судасны өвчин яриад гэсэн. Тэгэхээр энэ ерөөсөө нэг юм одоо цус мус те нэг язгуур сам байна гэсэн холбоотой биш. Удамшлын асуудал биш юм байна. Тэгэхээр тэр хүмүүсийн идэж байгаа энэ хоол хүнстэй холбоотой мэнэ гэдэг нь тодорхой болоод тэр хоолн дотор ерөөд бол тэр омега 3-ын агуулмж өндөртэй хоол идэж байгаас тийм өвчин тусдаггүй юм байна гэж тодорхойлцсон байна. Ерөөд цус өтгөр нь даралт гэсэн зүрх судасны өвчин тиймэрхүү ерөөсөө ярьдаггүй. Чихрийн шижин гэдэг нь мэдгүй. Тиймэрхүү хүмүүс яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол Скандинавын далайн хэрэг дээр байна уу, Монголд амьдарч байна хамаагүй. Яг үнэндээ хэрвээ бид нэр зөв хүнсээ эргэлж чадах юм бол бид нар ч мөн омега 3-аар дутхгүй бас зүрх судасны асуудалгүй байх боломжтой байгаа дээ шүү дээ, тийм ээ. Саяхан бас эмч маань омега 3-ын талаар хальт дурдах үед тэр дор нэгэн комент байсан л та. Тэрийг би бас энд онцолмоор байна. Тэр нь за яг омега 3 гэж сүржигнээд явах вэ? Яг үнэндээ л нөгөө бидний хэрэгэлдэг баг багтаа төрөхдөг байсан тэр загсны тос шүү дээ наадах чинь. Аль тэрийгэ хэрэгжилж яхад нэх амар омега гэдэг юм бол байхгүй. Зүгээр л загсны тос ихгүй гэсэн нэг тийм комент байлаа л та. Тэгэхээр та энэ тал дээр юу гэв? Ер нь бол зүгээр л нэг тийм байдгал зүйл юм уу? Эсвэл одоо маш чухал бид нарт олдохгүй байгаа тийм зүйл юм уу? Яг тэ нөгөө хүмүүсийн жол мэдлэг дутуу байна тийм ээ. Тэгэхээр тэрний л одоо өгөх хэрэгтэй болох нь байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ
загсанд яагаад омега 3 байдаг юм бэ гэсэн асуудал гарч ирдэг. Загсанд бол байхын үед яг байгаад байна шүү дээ, тий. Зөв. Тэгсэн чинь нөгөөх маань өөрөө планктон гэдэгчдэг байхгүй юу? Планктон гэдэг ерөнхийдөө планктон маань өөрөө омега 3 үйлдвэрлэдэг. Тэгэхээр ерөнхийдөө тэр планктон гэдэг маань омега 3 үүсгэсэн байдаг. Нөгөөх нь халим гэдэг чинь. Ерөнхийдөө халим чинь нөгөө том цэнхэр халим байгаа шүү дээ. Тэр маань планктон гэж амьдардаг шүү дээ. Мэдэн тий. Нэг амар том амтай, юм шүүлтүртэй. Тэгсэн хэрний идж байгаа юм болохоор ч бол тэр том загас махс иддэг. Зүгээр нь жижигхэн планктон идэж амьдардаг. Тэгэхээр би бас нэг зүйлийг тодруулж л даваачлаа. Би өөрөө нөгөө планктон гэж яг юу вэ гэдгийг мэдэхгүй байхгүй. Планктон гэж яг юу гэдэг юм бэ? Гэхдээ ерөнхийдөө бол одоо ийм баг та биднээс чинь нэг онцлог байдаг байхгүй. Зарим хүмүүс биднээс өөрсдөө үлдэрч чаддаг. Тэгэхээр одоо энэ ургамал ерөнхийдөө бол тэр биднээс үлдэрч чаддаг хүмдэг их үлдэрлээд байдаг. Жишээл энэ газар дотор байгаа төмрийг нөгөө ургамлаа маань аваад байдаг. Тэнгүүл тэрнийг хонь идчихдэг. Тэрнийг бие рүү оруулчихдаг. Тэрнийг биднээс авчдаг. Ерөнхийдөө нэг юм дамжлага яваад байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан тэр ургамалд байгаа юмнуудыг ингээл системээр яваад байгаа байхгүй. Жишээл тэрнийг очивол нэг жижигхэн загас идлээ. Тэрний дараа чинь том загас идлээ. Тэнгүүл том сальмон загас ирлээ. Тэрний толмон сальмон загасыг нэг скмос барьж яваад идлээ. Тэнгүүл өөрхөн бие рүү омега 3 орууллаа гэдэг. Планктон гэхээр ургамал гэсэн үг. Одоо тэр нь ч бол яг нэг манах шиг юм ургамал биш л дээ. Тэр нэг далайн замаг одоо тиймэрхүү төрлийн юм яа одоо. Зөв. За тэнгүүл л одоо тэгэхээр тийм мдээгүй загас тэгэхээр яах вэ? Тэгээ омега байхгүй гэж юу? Тийм. Өөрөөр нөгөө юу загсны фермерүүд байдаг. Загас адилхан ургамал юу өсгөд идэг. Далаад байгаа загастайгаа яг адилхан загас байдаг. Гэхдээ байхгүй. Омега байхгүй. Шалтгаан планктон идэггүй. Тэгтэл ерөөд бол тэр планктон замбраагүй хиддэг тэр нэг халим гэдэг нөхөр маань ер нь хэд насалдаг вэ? За хэвээр мэдэхгүй. Замбраагүй хурд насалдаг. Амар их насалдаг. Тэгээд тэр нэг хариугүй мэдснээ ямар том биетэй болж тэ. Тэг чи хэр барахтаа үздэг. Өвчин хэр барахтаа тусдаг. Ханаа том хатгаа байхгүй гэж халимны. Тэгээд ерөөд бол тэр халим маань хаануудыг мэдэн шүү дээ. Ерөөд бол ингээд хойд мөсөн талаан болоод ингээд сэлждэг. Ерөөд мөсөн дотор ингээд сэлэл явждаг. Биднээсээ тэнд сүлжүүлэх юм бол осгод өгөхөнтэй. Тэгэхэл яг тэнд байгаа далайн хав мав тэр амьцдууд маань тэнд юм осгож өгөхгүй. Яа тэгвэл ерөөд бол тэр өөх маань хамгаалаад байна шүү дээ. Тэгэхээр ер нь омега 3 маань ерөөд өвчлэн тэр өөхөн дотор нь яваад байгаа шүү дээ тэр амьцдын. Тэгэхээр бид нар чинь нөгөөх нь одоо омега 3-д бүтээгдэхүүн авахтаа тэр өөхнөөс ингэж гаргаж аваад байгаа гэсэн үг. Чулуун арьсан дурх өөх мөглөхөөс ингэ гаргаж аваад идэг. Далайн хавбал халимны өөхнөөс омега 3-ыг гаргаж авдаг гэсэн үг байна шүү дээ. Яг далайн юу тэр халим юм ер нь ашигладаг. Богино настай жижигхэн заснуудыг ашигладаг болсон сүүлийн үед. Тэр нь бас нэг асуудал байгаа японочдоос болсон. Тэгэхээр ерөөд бол тэр халим маань тэр далайн хав үднэс маань яа тэр мөстөө усан дотор ингээд сэлээд амьдраа болоод нь ер нь бол тэнд байгаа энэ өөх маань тэр яг нөгөө антифриз шиг ажилладаг байхгүй. Одоо манай машин дотор биднес ус ичих юм бол хөлдчихнэ. Антифриз хийх юм бол хөлдөхгүй. Гэтэл ерөөд бол тэр нөгөө омега 3-тэй өөх маань тэр хүнийг ерөөсөө хүнийг гинэ тэр далайн амтныг тэр хүүтэнд ерөөсөө ингээд амьдруулад байдаг. Зарцдаггүй. За тэгэхээр ер нь бол загсанд омега 3 байд юм байна. Гэхдээ онцгойлон планктон идсэн загсанд. За тэр омега 3 нь хүний биед орохоор яг ямар нөлөөлөл үзүүлдэг болоод бид нэр ингээд зүрх судасны асуудалгүй болоод идэм бэ. Тэрийг та нарыг тайлбарлаач. За тэгвэл нөгөө судалгаа маань үргэлжлээд байх юм шүү дээ, тийм. Ер нь одоо яг юу болоод байна гэдэг. Тэнгүүл ирэхэд бол тэр нөгөө омега 3 гэдэг бодис байд юм байна гараад ирсэн. Тэгсэн чинь яг омега 3 гэхээр тэр чинь омега 3-аас гадна 5 6 7 8 гэж ерөөсөө яваад өгчт юм байна гэдэг. Тэгэхээр ерөөдөө явж ерөөд бол тэр омега 3 маань биднээс хамгийн хэрэгцээтэй юм байна гэдэг. Супер чин чанартай байна гэдэг гараад ирсэн байна. Бусдыг нь бол нэг тоохоо олцсон байна шүү дээ. Уул нь бол омега 3 4 5 маагүй байдаг гэсэн үг. 9 шидийн юм байна. Тэр чинь бол зүгээр нэг молекул бүтцийн юм л яриад байгаа юм баггүй юу? Тэгээд тэр нэг бүтцээс хамаараа тэр маань шин чанар нь өөрчлөгдчихдөг. Тэгэхээр шин чанарын талаар ингээ ярихад бол юм байна л да. Жишээл омега 6-ыг биднес хөлдөгчн тэрэнгүүл зарцчихна. Омега 3 хийхээр зарцахгүй. Тэр шин чанарыг бас юм хөлдөгдгөө. Усамцгай шин чанараа хадгалах чадвартай байдаг. За тэгэхээр омега 3 бол яг хамгийн бэст юм байна. Хамгийн бэст. Манай монголчууд омега 3 6 9 гэл зараадаг. Ер нь бол тэр монголчуудад хэрэггүй байдаг.
зөвхөн омега 3 хэрэгтэй. Яг бол биднес нөгөө далайн бүтээгдэхүүн идэж чаддгүйтэй холбоотой. Тэгэхээр бид нар ингээд эмийн сангаас омега худалдаж авах бол омега 3 гэдгийг нэг онцлох хэрэгтэй байна шүү дээ, тийм. Яг одоо даралт зүрх судасны асуудалтай холбоотой хэрэг та омега уухаар болж байгаа бол та омега 3-ыг хайж байгаа шүү. 6-9 нь бол биш юм байна. Хэрэг веган бол 3-6-9 гэж болно. Веган гэдэг нь нөгөө цагаан мах хийдэг. зөв. Мах цах хийдэг. Тэр одоо шалтгаан нь юу вэ? Гэхдээ яг та бид ч нөгөө малын махнаас 6 нүс авчиж байгаа. 9 нүсийг авчиж байгаа. Веганууд бол тэрийг авч чадахгүй байна. Идэхгүй байгаа шүү дээ, тэр хүмүүс чинь ногоогоо л идэт байна гэсэн үг. Тийм учраас омега 6-9 бас хэрэгтэй болж таарч байна. 6-9 нь бол хэрэгцээтэй гэсэн үг. Тэгэхээр 6-9 гэдэг нь огт хэрэггүй зүйл биш. Биднэрт нэг дутагддаггүй зүйл учраас л ярихгүй байгаа. Тэрнээс чи омега 3 бол биднэрт яг дутагдаад байгаа ганцхан юм байна, тийм ээ. За тэгвэл энэ одоо хүний биед орохоор яг яаж ажиллаад байна? За тэнгуут л ерөөд ингэ судалсан байна л да. За ерөөдөө энэ маань яаж ажиллаад байна гэдэг. Тэгсэн чинь хүний бие өөрт нь угаасаа асар хэмжээний омега 3 байдаг юм байна гэдээ тодорхойлцсон. За. Тэгэхээр ерөөдөө бол тэр энэ омега 3 гэдэг юм ерөөдөө л зүгээр л тос юм байна. Тосны нэг төрөл юм байна гэдээ тодорхойлцсон. За тэнгуут л одоо биднээсийн одоо нөгөө цусны улаан хэсэг гэдэг төр байгаа шүү дээ. Тий. Нөгөө төмөр цусны улаан хэсэг маань ингээд томруулаад ингээд харсан зургууд идэв шүү дээ. Ингээд юм голдон хохоос нэг тийм дэр шиг улаан юм зурагтай байдаг тийм. Тэгээд тэр чинь энэ гадуураа хан бүрхүүл одоо эсийн мембран гэж юм байна да. Тэгэхээр тэр эсийн мембран гэдэг зүйл чинь фосфолипид буюу одоо ингээд липид буюу тосон давхрахтай юм байна гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө тэр тосон давхрыг бүтээхэд оролцдог юм байна гэж тодорхойлж байгаа. Омега 3. Тийм. Тэгсэн чинь зөвхөн улаас биш ер нь бүх эсийн хамт чинь тэр фосфолипид тийм тосон давхар байдаг юм байна. Тэгээ тэрний ачаар ерөнхийдөө бол энэ чинь ингээд уян хатан чанартай байдаг юм байна гэдэг. Тэгэхгүй нэг энэ хумцар шиг юм хатуу биш байгаа нь тэрний тусламжтайгаар тийм байдаг юм байна гэж тодорхойлж байгаа. За тэнгуэл тэр улаан эс маань ерөнхийдөө бол тийм тосон одоо мембран бүрхүүлтэй байх нь ямар ач холбогдолтой юм бэ гэсэн асуулт гараад ирж байгаа. Тэгэхдээ одоо биднес нэг бичил капиллар судас байдаг. Нэг ийм диаметртэй юм лээ. Тэгсэн чинь нөгөө цусны улаан эс нэг өөр диаметр ийм том байхгүй. Орохгүй. Тэгэхээр ч юм бол одоо нөгөөд чинь энэ дунд руу нь явж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр яаж ордог вэ гэхээр би хумал ийш орчдөг. Тэгтэл хатуу мембрантай байх юм бол хумж чаддаг. Тослог биш байх юм бол хумж чадахгүй. Одоо хүмүүс чинь ингээд нэг малын мах цах гаргаал ингээл мал муулаад тэнгүүл чинь цусын гарахаар нэг гулжгансан юм болчдөг шүү дээ тийм. Цус нь гулжгансан болцсон байдаг шүү дээ тийм. Ингээд дөнгөж ингээд аваад урсчгаа хэрнээ жоол удангууд ингээд гулжгансан болцсон тийм. Тэгэхээр тэр нэг тийм гулжгансан бүцтэй байх хэрэгтэй юм л да. Тэгжээч цусаар ингээд чөлөөтэй гүйчих хэрэгтэй гэсэн үг. Диаметр нь том хэрнээ ингээд хэлбэр өөрчлөгддөг. Тэгэхээр өөрөлдвөл тэр нэг цусны улаан эс маань өөр юм гулжгансан шин чанар юм агуулах хэрэгтэй юм байна. Тэр энгийнээр ингээд хараад үзэх юм бол тэр маань ингээд биднес шүлний тос гэр нэг юм хатуу нялцгансан байдаг тийм. Ургамлын тосыг чинь аяган дэхэр зүгээр ус шиг юм байгаа шүү дээ тийм. Тэгэхээр өөрөлдвөл тийм хатуу тослог бүцтэй байх юм бол тэр маань ингээд цусны улаан амсан хатуу болчихдог байхгүй. Тэгээд ерөөдөө бичил судсаар ер нь ордгоо юм байна гэсэн. Тэгэхээр бичил судсаар орж явахын тулд яг ч тэр тосон давхарга дээр нь омега байх хэрэгтэй. Тийм, омега байх хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр одоо яг тосон давхарга нь зүгээр нь бидний иддэг одоо юу гэдэг ургамлын тос биш. Яг омега гэдгийг яаж мэддэг бол. Ерөнхийдөө бол тэр тос моснуудыг бүгдийг л ашиглана. Гэхдээ ерөнхийдөө бол бид чинь олцноо л ашиглаад юм хийн шүү дээ. Тэнгүүд бид хамгийн чанартайг нь өгөх юм бол чанартай л бүтээгдэхүүн шүү дээ. Жишээл танд одоо ингээл та машиндаа ингээл одоо 92 их үү 92 нөгөө евро 92 их үү гэсэн сонголт гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр ч юм уу та чинь нөгөө еврог нь хийх сонирхол гараад ирнэ шүү дээ. Тэр өмнө нь адилхан бол еврог нь хийчихээ шүү дээ. Аль чанартайг нь хэрэглэе гэсэн асуулт гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр бие махбод яг тийм сонголт өгч байгаа байхгүй юу биднээс. Тэгэхээр биднээс аль хор чанартай юм өгүүлэх юм бол чанартай гоё юм үлдэрлээ юм гэсэн үг. Тэгэхээр биднээс ингээд омега 3 угаалгах юм бол аюугүй чанартай цусны улаан эстэй болчиход нөгөөх нь бүх судсаараа явбал тэгэл эсүүд дээр хүчил дөрөвч мөрөч юу гэдэг бүх мөнгө ингээд үгүй яваад ч болоод идэх. Судасны ханд яаж нөлөөлөх вэ? Тэгэхээр одоо удах нөгөө тэгэхээр нь одоо ийм байгаа даа. Тэгэхээр нэг нь омега 3 индекс гэдэг юм үзээд идэх юм. Тэгэхээр биднээсийн одоо бие махбод омега 3 хангалттай байна уу, хангалтгүй байна уу гэдэг үздэг шинжилгээ байдаг. Харамстай Монгол хийдгүү. Тэгэхээр ерөнхийдөө тэр омега 3 индекс нь ингээл 4-өөс доош байх юм бол тань зүрх судасны эрсдэл аюу өндөр.
Тэгэл 15-аас дээшийнхэн бол санаа зовлтгүй гэл ийм индексүүд ингэ гаргаад идэх. Би бас тэрнийг өөр Москвад очиж шинийг өгж исэн юм. Бүтэн жилийн турш өдрийн нэгээр ингээл Америкт захичгаал үнтэйг нь авал уугаал очиод өгсөн чинь минийх 4 гэж гарч ирж байгаа. Бүтэн жил ууж үзсэн. Нэг ч өдөр таслахгүй байсан. Уугүй уугаа. Тэгээ тэр омега урва өндөр тунтай сайн чанартай гэдэг Америкаас захиж байгаа байхгүй юу? Энгийн нь авахгүй бас чанартайг нь авах юм гэл бөө юм асаа. Тэгээд ахчих миний туршилт манд ердөө 4 гэж гарсан. За тэр нь яг юунд байна? Тэгэхээр одоо тэрэн дээр юун дээр байна гэл бас би өөр гайхах шүү дээ. Юу болчих юм би одоо баахан мөнгө зарцуулаад ах чинь би холхны юм ууч шүү гэл. Тэгсэн чинь ерөөдөө холхны юм уусандаач биш. Жишээл одоо тэн нэг орс хүүхд очил жоохон хүүхдээс цусны шинэлгээ авчиж байгаа байхгүй. Тэгсэн чинь омега 3 индекс нь 13 гараад ирж байгаа. Юу вэ? Нэг нэстэ хүүхдээс 74 шүү дээ. Тэгсэн чинь тэр хүүхдүүдийг мань тэр орсууд яанаас бор хоол нь ороогүй шууд омега 3 гэдэг чинь. Нөгөө шингэн омега 3 байна шүү дээ. Халбадал бор хоол нь оронгуут нь уугуулгачдаг юм л. Багаас нь уулгуулгачдаг. Тэгээд ерөөхдөө бол нөгөө түрүүнийг яриад шүү дээ. Биднээс багадаа уужсан загсны тус гэдэг. Тэр тэднүү чинь багаас нь уулгаад дим л. Тэгэхээр юусэн төрснөөс нь хойш ингэ тасралтгүй ууж байгаа хүмүүсийн чинь цусны дах омега 3 айгүй өндөр гараад ирдэг. Нэг жил уусан хүний тэгсэн чинь би чинь төрснөөс хойш юусоо уугаагүй байж хаад хаасан 30 хайрсан нэг ганцхан жил уучих байгаа. Тэгсэн чинь 4. Гэтэ 4 нь бол яг 4 нь бол мууд орчих байгаа байхгүй. Ааха. Тэгтэл нөгөө хэд чинь зүгээр 10 маруу хэд гэсэн тоо ярьдаг. Би ганцаар 4-тэй гайхсан үйл явж байгаа. Тэгэхээр тэр омега 3 индекс гэдэг үзүүлэлтийг ер нь яаж үздэг юм бэ гэхээр түрүүчийн яриадсан нөгөө эритроцит буюу улаан айсын хандах омега 3-ыг л илрүүлэх шинжилгээ байхгүй юу? Тэргээр л ердөө үздэг байгаа. Тэгэл улаан айсан дээр нь омеганы орц бага байна гэх юм бол тэгэл 4 шүү дээ. Тийм 4-ч доош нь би бас бүх чадвар муу байна тий. Тийм ер нь аюу чанаргүй цусны улаас үлдэрлээд байна гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо биднес чинь нэг цусны эсийг хэр чанартай үйлдвэрлэх вэ гэсэн асуудал гарч ирж байгаа. За тэгвэл одоо нөгөө цусыг нь бол окей, тийм болж тийм байж. Тэнгүүт л ерөнхийдөө бол тэр нөгөө ханд яаж өвчлээд байна гэсэн асуудал гарч ирж байна. Тэгсэн чинь энэ дэр дахиад бас хэд хэдэн асуудал гараад ирж байгаа. Нэгдүгээр ер нь явж ууж биднес чинь эс гэдэг нэг нөхөр байгаа шүү дээ. Тийм. Эс чинь өөрөө гадуур ингээд бүрхүүлтэй. Мембран бүрхүүлтэй. Тэр маань өөрөө бас буцаал омега 3. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр нөгөө эсийн тийм мембран чинь өөр айгүй олон үүрэгтэй байдаг. Гэсэн чи тэрнтэй холбоотойгоор ингээд дараачийн асуудал яриад ирж байгаа юм да. Жишээлх юм бол одоо тэр эсийн мембран дээр чинь ингээд рецепторууд гэдэг нь гарч орж ингээд явж байгаа хэвээр үүрэгтэй. Тэгтэл тэр маань ерөөхдөө бол тэр эсийн мембран маань хин уян хатан чанартай байна гэдгээс хамаарат. Тэр нөгөө чихрийн шижин дээр тэр бас яригдчихдаг байхгүй. Нөгөө инсулиний рецептор маань хэр ажиллаж байна гэдэг маань буцаа тэр мембраны чанараас хамаардаг юм нэг гарч ирж байгаа. Тэр нөгөө инсулин гэдэг чинь буцаад биднээс чихрийн шижинтэй болох уу болохгүй юу гээл тэгэл ерөөхдөө омега 3 хийдэг хүмүүс маань чихрийн шижин тусах нь бага маг гэл. Тэгэхээр нөгөө чихрийн шижинтэй хүмүүс дээр ер нь маш хэмжээний омега 3 өгөх хэрэгтэй байна гэж гараад ирж байгаа. Тэгэхээр ерөөхдөө эсийн мембраныг эрүүл байлгах нь ерөөхдөө аягүй чухал болоод ирдэг. Тэгэх юм бол янз бүрийн чихрийн шиж үүсэхгүй байх эрсдэл багасна гэж. Тийм, эрсэлж багасна имжлэгж ерөөхдөө сайн болоод ирнэ. Тэгэнгүүт бид нар чинь цусны улаан асын чинь тэр гүүгэд гадар хоолой маань өөрөө гөлчийсэн гоё юм турбаа байгаа шүү дээ, тийм. Тэгээд тэрнийг хэр чанартай үйлдвэрлэх вэ гэдэг нь буцаад омега 3-аас хамаарч байдаг. Судасны яг дотор тал нь. Ер нь тэгээд тэр судас гэдэг чинь өөрөө уян хатан чанартай ингээд тэлж агшчихдаг буцтай байна. Тэр буцаал нөгөө уян хатан чанар гэдэг маань нөгөө хэр омега 3-тай мембран бэ гэдэг л хамаарат байгаа байхгүй юу? Ер нь ингээд ачаал авах юм бол хагарч хуу хагарахгүй юу гэдэг нь хүртэл нөлөөлөх нь шүү дээ, тийм. Тэр одоо хэмжээний цус ирэхээр тэлээл цус багасгаар ингээл зүрхний хил дээр ингэж хөдлөх чадвартай байх хэрэгтэй. Гэтэл тэр маань асуулт орж байгаа. Тэр маань хөдлөхгүй болохоор ч нөгөө даралтын зохицуул байхгүй болж байна. Тийм, тэгэл даралт нэгсчлээ л гэдэг. Тийм, янз бүрийн асуудал үүсэж байна. Тэр нөгөө хүмүүс ч нэг судасны хатуурал гэж яриад байдаг. Тийм. Гэтэл тэр маань уян байх хэрэгтэй. Хатуу гэж болохгүй юм байна гэдэг бүгд мэддэг болчихсон. Судасны хатуурал гэж тэрийг хэлээд байгаа юм шүү дээ. Уян хатан чанар алдчихсан. Уян хатан чанар алдчихсан. Тэгээ биднээс нөгөө тамхич нар айгүйх омега 3 уулгалдаг. Тамхи татдаг хүмүүс дээр. Тамхи татдаг хүмүүс дээр. Тэгэхээр ерөөд бол тамхи татдаг хүмүүс дээр биднээс омега 3 ууххээр тэднээс хүмүүсийн маань одоо хөвчрөл нь сажираад байдаг. Тэгэхээр хөвчрөл нь яагаад сажирдаг вэ гэхээр нөгөө тамхи татхаар нөгөө шодооны судас нь
авчид эндотел давхар гэж байдаг те. Тэр эндотел давхар мохор бүх химийн авчид химийн түлэгдэл үүсгэждэг. Химийн бэс орж ир түлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэн чин үргэлжил явагдана. Тэгээд үргэлжлийн дараа сорвжил явагдана. Сорвжод хатуурцсан судас маань нөгөө судасны хатуурлаг гэм яриад байгаа. Тэгээд зузаан сорив үүсэх тусмаа тэр дундуур нь явж байгаа нь нөхөн жижигрээд байна шүү дээ. Ийм болоод идэг. Тэг энэ дээр бас нэг одоо та бас тамхитай холбоотой нэг ярилцлагыг өгөөд тэр донд нэг сонсогч манд бичсэн байсан л та. Тамхи ер нь ингээ уушиг руу орж уушгийг л хордуулна гэхээс яалаа гэж судас руу орох үедээ тийм балаа юм бити ярилтаа гэсэн байсан. Энэ ямар учиртайгаар ингээ тамхи судастай ч нөлөөлөд байгааг та нэг тайлбарлаач. Яг тэр тамхичин маань тэгэл тамхиг муулсан ч моожгүй байгаа юм л та. За тэгэхээр одоо юм байна та. Ер нь бол одоо бидний ингээ тамхи татлаа. Тий. Ууш руу ингээ юм орлоо. Тэр хүмүүс нь те цус руу ер нь л гээд юм оруулах чадвартай. Уушиг өөрөө. Тий. Цус руу оруулах чадвартай. Хүчил төрөгч цус руу оруулж байгаа шүү дээ. Уушиг чинь те. Тэгээ маш нингэн давхаргаар ингээ яваад байгаа юм. Тэгэхээр одоо хүн болгон мэднэ те чул бид нар чинь ингээ агаарын бохирдол яриад байна. Өөр агаарт байгаа хүнд металлууд маань цус руу ороод байна шүү дээ. Уушигар дамжиж. Тийм дамж ороод байгаа байхгүй юу? Тэгэхээр 9 шидийн юм ер нь ингээ ороод идэг. Жишээлбэл нөгөө юу байгаа шүү дээ нөгөө угаарын орлого гэлдэг. Тэгэхээр ерөөдөл тэр чинь бол нөгөө хүчил төрөж холбогдох хэсгээр нь очиод өөр нөхөрчөөд пат саллахгүй нийлүүлсгэж байгаа. Салж өгдөг. Хүчил төрөч нь ингээд салаал CO2 гэл ингээд салаал нэгдэл явчихдаг. Тэр нөхөр салдаг. Тэгэхээр ерөөдөө хүчил төрөж холбогдох цусны улаанс байхгүй болгочдөг. Тэгээд холбоонд чагсаалтаас гарчдаг гэсэн. Тэгэл чад хүчил төрөгч нь шууд дутагдaltaд ороод бүр тэр хоолыг нь хагаа иждэг гэсэн үг байна шүү дээ. Гэхдээ тэр нөгөө цусны улаан эсүүд маань хүчил төрөгчтэй холбогдох хэвээр тэр зай байхгүй болчих واخгүй. Энэ судал дээр хоёр хүн суух хэвээр энэ дээр хүчил төрөгч суух хэвээр нөгөө угарын хичээрээ сурчиж. Тэгээ салахгүй гол нь салахгүй. Ингээ зөөгчөд буцаад ирээд гоё яа юм аа гэхээр байж л байдаг. Тэгэхээр тамхины одоо судсанд нөлөөлөх чадвар ер нь бол ингээд дамжиж тамхинд байгаа элдвийн зэн бодис угаасаа цус руу тэгж ер нь орно. Тэгээ орохтой тэр чинь бол ингээд цусаараа ирэлдээ явж байгаа. Тэр хоорондоо тэнд байгаа судасны хаана ч очиж түлээд идэг байхгүй юу? Тэгээд энэ дэр тэрнийг манай тамхичнаа сайн ойлгохгүй байдаг. Түлээд тэнд үрсэл үүсгээд үрслийн улмаас сорвжил үүсээд байгаа. Одоо хүмүүс чинь ингээд халуун юм асгалаа галан түллээ сорив үүснэ те. Тэрнээс яг адилхан зүйл тэнд үүсэж байгаа. Тэгэд хатуураад байгаа байхгүй юу? Судасны хатуур чинь гэдэг чинь тэгж үүсээд байгаа. Тамхи сорвжилтаас болоод тийм сорвнууд үүсэж байгаа. Тэр сорив ер нь хэр удаан арилах вэ? Сорив бол өстө мүд арилдаг шүү дээ. Харин мүд арилдаг шүү дээ. Тэгээ хүмүүс тамхинаас гарангуутлаа би эрүүлгийг өгөөддөг. Тэр сорив баахан сорвтой болцлоо. Тэгчээд нөгөө сорив нь одоо мэдэн шүү дээ. Энэ түлхий сорив чинь зарим хүмүүс амар том байдаг. Зузаанс. Тэгэл нөгөөд чинь нөгөө судас чинь бүгдээ ичдэг. Тэгэхээр судас бөглөрөх асуудал үүсэх нь шүү. Бөглөрөнгүүд нөгөө чинь шигдээс болоод өгч. За тэгвэл омега энэ дээр яаж нөлөөлөх вэ? Тэгэхээр омега 3 маань хамгийн гоё асуудал маань өөрөө үрсэл дарах чадвартай. Үрслийн эсрэг чадвартай. За. Үрс дардаг. Тэгэхээр ер нь бол энэ үрсэл маань эхлэх ёстой, зогсох ёстой гэсэн систем ер нь ажиллаад байдаг юм. Үрсэл ерөөдөө муу зүйл биш. Тэр маань бол үргэг үздэхэд зогсчих ёстой. Тэнд химийн түлэгдэл үүслээ, тэнд үрсэл үүслээ. Окей, тэрнийг ерөөхдөө бол асуудлаа шийдвэрлээд үрсэл маань зогсох ёстой. Тэгтэл ерөөдөө зогсдгүй. Зогсохгүй цааш нь үргэлжлээд. Тэгэхээр ерөөхдөө үрслийг одоо сэдэх чадвартай бодисуудыг болохоор ч юм бол нөгөө омега 6 маань гүйцэтгэдэг. Үрсэл үүсэх ёстой юм ер нь бол. Үрсэл чи өөрөө дархлааны процесс ухна шүү. Чухал. Тэгэнгүүтээ бас үрсэл маань тэнд явагдсан процесс маань зогсох ёстой. За болсоо одоо гэдэг яг лимитлээ баг. Тийм. Танс хэрэг байхгүй. Одоо биднес ингээд зүслээ, шарах үүслээ. Тэнгүүтэл чинь үрсэл заашгүй явагдчих идэврэл явагдана шүү дээ. Тэгээ сүулт нь сорвоор асуудал дуусах. Эхлээд дуусах хэрэгтэй тийм үрсэл бол. Тэгэхээр ерөөдөр зогсоох ажлыг бол омега 3 хариуцдаг. Сорив морив болтол нь биш яг өрөвсөл болонгууд нь шарах болонгууд л байлаа хөндрүүлэхгүйгээр зогсоож явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр нөгөө омега 3 сан хэрэглээд хахаар тэр үрсэл маань дарагдаал гэдэг гэсэн үг. Сорвны үрслийг зогсоогоо гэдэг. Тэгэхээр нөгөө судасны хатуурлыг ер нь зогсоод байгаас. Тийм учраас ерөөхдөө барууны орнууд зүрх судасны өвчлөлийн үед бол нэм төрөнд дуулгадаг юм бол омега 3 гэж явдаг. Тэрийн зүрх хөвдлөө даралт гэсдэг болоо ерөөсөө хамгийн түрүүнд омега 3 л угаатай.
гэх юм бол судасны уян хатан чанар гэсэн судасныхаа үргэлжлэлийг дараад байна л гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө зүрх судасны асуулт дээр 1 номерт хэрэгэлдэг юм маань бол омега 3 болчихж байгаа юм. Тэгэхээр бол зүрх судасны талаас юм байгаа даа. Тэгтэл нөгөө судалгаа маань үргэлжлүүлнэ шүү дээ. За окей. Ерөнхийдөө зүрх судас нь сайн байна гэсэн чинь айгүй олон сайн талууд ерөөсө гарч ирээс халтгүй. За тэрний нэг сайн тал нь юу вэ гэсэн чинь нөгөө хүмүүсийн илийг сайжруулсан. Тэгээ яа сайжруулсан бэ гэсэн чинь нөгөө бидний цус гэдэг зүйл чинь ерөнхийдөө тос байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө тэр цусыг үйлдвэрлэх айгүй чанартай нөгөө бодис маань явж омега 3 болчдөг. Тэгэхээр бол нөгөө өтгөрсөн муухай тэгэл нөгөө илс мис чулуун молуу болдог цус үүсэхгүй гоё шингэн урсамтгай цус үүсэдэг. Тэр ерөнхийдөө маань ч нэг цусээ угаан гэл бүү юм болдог тийм шүү дээ. Амар тэр интернет дээр баах юм бичсэн. Хааш арж хөвтөд гэлдэг. Ерөнхийдөө амар болоод тэгсэн чинь нөгөө омега 3 уудаг хүмүүс тэр маань цус маань гоё шингэн чанартай цус үүсээд нөгөө хуучин өтгнүүдээ бүр гадагшлуулаад бүр тэгж ярих юм бол цусны чулуу хүртэл ер нь бол багасгаад эхэлсэн. Чулуугаа хүртэл ингээд өвтөхийн гадагшлуулаад гэж юу? Хайл болдог. Задлах нь шүү дээ. Тийм ээ нөгөө шингэн бүтцээрээ дамжуулдаг тий. Тэгэхээр ергээд бол энэ илгэн ерөнхийдөө айгүй сайн байна гэд омега 3-ыг элэг эмчлэхэд ерөнхийдөө маш ихээр ашиглаад эхэлсэн. Тэгсэн чинь нөгөөх маань илгэний хор тавдрын үеч гэсэн илгэний цирроз хатуурлын үеч гэсэн ер нь айгүй сайн үр дүн гараад эхэлж байгаа. За тэнгуут л окей ерөнхийдөө илэг рүү бол сайн байна гэл илгэний эмчилгээг ашиглаж исэн чинь нөгөө үе мөчний үргэлжлэл нь хүмүүс төр бас айгүй болоод эхэлсэн. Омега 3 хүмүүс төр. Үе мөчний үргэлжлэл одоо нөгөө өвдөгний нүдээр гадах юм ярьж байна. Өвдөг ингээл атеросклероз гэл янз бүрийн ингээл бүр нөгөө артеритидус гэл янз бүрийн өвчнөд яриад байгаа шүү дээ тийм. Тэгсэн чинь тэрнийх нь нөгөө албан ёсны одоо эмчилгээнийх нь одоо эмчилгээний өдөрдөмж гэх юм уу гарч ирдэг шүү дээ дэлхий дээр. За энэ өвчнийг ингэж эмчилнэ гэсэн чинь тэрэн дотор нь омега 3 уурлаа ийцсэн. Бүр албан ёсоор. Яагаад гэвэл энэ маш сайн авчирсан. Яагаад гэвэл энэ маань өөрөө үргэлжлэлт арах чадвартай юм байна гэдэг батлагдсан. Тэгэхээр ер нь мөчөнд хүртэл сайн болж таарч штэ мөн гэж тий. Өөрөлд бидүсийн үений үргэлжлэлийг дарахад ер нь ашигладнаа гэдэг албан ёсоор ингэ ашиглаад эхэлсэн. Тэгээд явжсэн чинь дахиад шинэ судалгаанууд гараад ирэх нь шүү дээ. Гөө ер нь энэ чи юу бол одоо эн чинь нөгөө омега 3 хэрэглэсэн чинь хүмүүсийн тархи толгой нөвдөх болчихлоо. Тархинд яаж нөлөөлөв? Тэгсэн чинь ерөөхдөө бол тархи гэдэг маань ер нь юунаас бүрддэг вэ гэсэн асуулт гарч ирж байгаа. Одоо ч нэг хоньны тархины бүтэц юу вэ те? Тэр маань булчин шиг байдаг лөө, юу шиг гэдэг лөө? Нэг тийм шингэн тэгэл бас юу ч юм битээ. Цагаан тослог зүйл үүдэг. Тэгсэн чинь ерөөхдөө тархи гэдэг маань өөрөө л их хөвчлэн тосноос бүрдэж байгаа. Тэр тосноос омега 2 зүгээр байна. Тэгэхээр ерөөхдөө бол нөгөө бидний тархины хөгжилт тархи гэдэг маань өөрөө бол тос байгаа. Тэгээд ерөөхдөө бол тэр нөгөө тархины чинь эсүүд байна шүү дээ. Тэгээд одоо тийм мэдрэлийн эсвэл тэнгуутлийн чинь гэдэг нэг юм энэ дотор байгаа эсний чинь нэг тэмдрүүл нь явсаар доош ирчдэг шүү дээ. Тийм урт. Өөрөсийн миний хөлн дээр нэг хүн гიშгэлээ. Тэр мэдээлэл чинь праг гал тархин дээр ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө энэ чинь тархинд байгаа нэг мэдрэлийн эсийнх нь нэг тэмдрүүл нь тэр доор явж байгаа гэсэн үг. Тийм амар сонир зүйлстэй шүү дээ тэр ч өөрөө. Ингээ аргуулч нэг. Одоо энэ мэдрэлийн судлаар дамжиж ингээ мэдээлэл очдог гэж ойлгоод байна шүү дээ. Тийм. Ерөнхийдөө энэ чинь интернетийн кабелтэй адилхан байхгүй. Тэр судлыг л хэлээд байна тий. Тийм одоо жишээл одоо тэнд одоо нэг Univision нэг компани нэг шилэн кабель ирсээр тань дээр ирсэн байгаа шүү дээ. Тий. Тэгээд төвн тэнд байгаа шүү дээ. Тий. Яг л тийм бүцтэй байхгүй юу? Нэг аргуулч юм тортой болдог. Бахан судал гаргацсан тий. Тэнгүүт л ерөөхдөө бол одоо таны дээр ирж байгаа ингээ Univision кабель чинь гадна одоо бүрхүүл байгаа тий. Тэр гимтчих юм бол тэр интернет юу болох вэ? Тасалдаа шүү дээ. Би бас яг нэг гимтэйгээд тэгээд тасалт болж үзсэн шүү дээ. Тэгсэн чинь ерөөхдөө бол тэр милийн бүрхүүл гэсэн юм маань өөрөө омега 3-аас бүрддэг юм байна. Тэр мэдрэлийн нөгөө гадна судал. Тийм. Тэгээд тэр милийн бүрхүүл гимтчих юм бол мэдээлэл явахгүй. Тэгэнгүүт нөгөө мэдрэл муудаж асуудал үүсэх юм болох нь шүү дээ. Тэгэхээр бид бас омега 3 уудах юм бол тэр милийн бүрхүүл нь аюу чанартай юм гадна бүрхүүлтэй гимтэхгүй байх нь шүү дээ. Тэгээ та очиод гимтэж чадахгүй байх нь гэсэн үг. За тэгэхээр бол тийм мэдрэлийн одоо чухал юм байна. Тэнгүүтлээ одоо сүүлийн үед нэг хүүхдэд зориулсан нэг омега 3 зараад байгаа шүү дээ. Дотор нь DHA агуулсан гэл. Омега 3 чинь ерөөхдөө бол 2 тосны нэлбэрийг хэлээд байгаа байхгүй юу? Тосны хэмжлэг.
докозгексений хүчил болон икоспентаны хүчил гэсэн хоёрын агуулмжээр нь яригадад идэг юм. Тэгээд тэр хоёрын агуулмж нь өндөр байх тусмаа чанартай юм байна гэж боддог. Тэгээд тэр хоёрын агуулмж нь харьцаа ус яригадад идэг. Тэнцүүхэн байх хэрэгтэй. Үгүй. Зорилгоос хамаардаг. G тэр нэг хүүхдэр ус юм дэр DH агуулсан гэж рекламад идэг юм. Хүүхдийн тархины хөгжилд сайн шүү гэл. Сүүлийн тренд анзаараараа. DH агуулсан хүүхдийн тархины хөгжилд сайн нөгөө омега гурвал байгаа байхгүй юу? Тэр хүүхдийг ухаантай болох гэдэг юм. Тэгтэл ерөөд бол нөгөө Монголс бус оронд бол хүүхдүүд аягүй хүүхдийн ухаантай болох гэдэг нь шүү дээ. Тархины хөгжил. Тэгэл өглөө өдөр оройг л өгж ирсэн нь шалгалтын үеэр нь өгж байгаа омега 3 түнг нэмээд идэг. Ачаал даах чадварт болгодог тархиных нь. Тэгэл ачаалаа дааж дууслаа шалгалт дууслаа буцаал тунгийн багсгаж байна. Хүүхд өвдлөө тунгийн нэмэл хүүхд ирүүл болоо буцаал тунгийн багсгаал. Ямар ч байсан уухгүй гэсэн олд байхгүй. Зүгээр тэр ачаалын үед тунгийн нэмээ яваад идэг. Тэгээд ерөөд бол тархинд чухал юм байна гэдээ тодорхой болсон явж исэн чинь уушиг чухал байна гэдээ тодорхой болсон. Бас тэгсэн чинь ямар болон даваа талтай дээ. Уушиг маань одоо юм нэг юм цулцонгоолоос тогтож байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөд бол тэр уушиг гэдэг чинь бол одоо малынхыг биднес гаргаад ирэнгүүл жижиг юм бид үздэг. Малын уушиг. Тэнгүүл яг амьд байхад нь тэр чинь ингээд дүүрсэн юм том байдаг. Тэр нэг агаар охроо гэд тилээд ингээд юм те шаар шиг. Тэгэхээр ерөөд бол нэг энэ хөдөлгөөн уян чанар хэрэгтэй байгаа. Дотор нь бүрдүүлэг бодис маань сурфактант гэсэн бодис маань ер нь явж нөгөө тослоо байдаг. Тэгэхээр тэр тос маань омега 3 л байдаг. Зөв. Тэгэхээр уушигны энэ чадвар бас. Тэгэхээр бизнес хүмүүстэр ингээд омега 3 өгүүлэх юм бол уушигын аюугаа эрүүл болох гэдэг. Омега 3 өгөх юм бол за тархины мэдрэл сайжраад, тархины бүтцэд нөлөөлөд те. Тархины хөгжилд нөлөөлөд. За тэгээд уушигнд нөлөөлөд уушигны юу сайжруулна. За дээрээс нь цүс болоо илгэнд сайн болоод. За тэнгуүтээ судасны ханыг сайхан болгоод. Тэгээд цусны улаан эсийг гадна бүрхүүлийг нь сайжруулад өөрийгөө хомих болон те. Иш тийш гүүх чадварыг нөсгөх гэсэн үг байх нь шүү дээ. За 5 чухал өөр юм байгаа. Тэгэл явж исэн чин өдөөч мэдэн шүү дээ. Тестостерон гэдэг даавар маань холестериноос үүсгээг л ярьжсэн. Тий. Тэгсэн чин тэр асуулт яригадад эхэлж байгаа байхгүй. Тестостерон ч бас ингэ тосноос өөрөөр биднес ерөөхдөө маш чанартай тос өгөх юм бол биднес аягүй чанартай бүтээгдэхүүн ер нь үйлдвэрлэх гэдэг байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгсэн чинь биднес омега 3 сайн агуулдаг нөгөө чинь чанартай тестостерон үйлдвэрлэдэг. Чанартай тестостерон гарч ирэнгүүтээ бас нөгөө чинь стероид даврууд стероид гэдэг маань нөгөө тосны нэршил яваад байгаа байхгүй юу? Стероид бүцтэй гэдэг. Тэгэхээр биднес ерөөхдөө бол нөгөө D витамин чинь бас стероид байхгүй юу? Ер нь бол даавар гэдэг мэддэг болсон шүү дээ хүмүүс. Тийм. Энэ бол витамин биш юм байна. D гэдэг чинь өөр бол даавар юм байна гэдэг. Тэр чинь даавруудын бүтцэн нэрхэд адилхан болоод ирж байгаа байхгүй юу? Цаад одоо молекул бүтцэн аягүй төстэй. Зөв. Тэгэд ерөөхдөө бол одоо та ингээл чул наранд явлаа. Тэнгүүл энэ 7G руу холестерол гэдэг бодис маань D витамин болж хувирах хэрэгтэй. Гэсэн чинь нөгөө явж нөгөө омега 3 ухамл тэр бодисыг үүсгэж байгаа гэсэн. Тэгэл D витамин тестостерон үүсгэх гол түүхийд маань буцаал нөгөө л өлөг болсон омега 3-ыг бас хэрэглээд биж болох гэдэг байхгүй юу? Чанартай одоо түүхий өдөг байгаа гэсэн үг. Тэр нөгөө тестостерон даавар маавар ингэ явжлаа. Тэгсэн чинь биднээс нь маань одоо нөгөө өргүүдлийн асуудал дээр омега 3 маш их ашигладаг. Зя өргүүдэл тус яашна. Тийм нөгөө бид чинь нөгөө эрбэлгийн эсвэ шүү дээ. Тийм. Ингээд сүултээ томтолготой нөхөр байгаа шүү дээ. Зургийн бол их байгаа шүү дээ. Амьдралын уралдаан гэсэн сэдвтэй их явдаг юм да манай Facebook дээр. За тэнгуүтл ерөөд бол тэр нэг том толгойтой нөхөр чинь эс шүү дээ, тийм. Тэнгуүтл эсийн мембран юу вэ? Омега. Өөрөөр хэлбэл тэр эсийн мембран ерөөд бол гэмтэлтэй байх юм бол янз бүрийн асуудал тэр дотор нь үүсэх магадлалтай болчихдог. Нэгдүгээрт. Тэгэл ерөөхдөө бид нар чинь нөгөө омега 3 өгөөд ангууд тийм эсийн мембраны гэмтэлгүй сайн эрблийг сууд гарч ирдэг. Аюу сайн чанартай. Хоёрдугаарт нь болохоор нөгөө сэлэх чадварыг нь өсгөх үгүй юу? Уян хатан туулах чадвар. Биш ээ. Тэр маань болохоор арай өөр нөгөө доторх митохрон бидсэн юу. Зөв. Би бас нөгөө омега маань өөр улаан эсийн нөгөө хол явах чадварыг ихсэгдэг болохоор эр бэлгийн эсний бас тэр чадварыг өсгөх юм болов уу гэж бодлоо. Тэр ихэд бол нэгт зөрүүтэй болох ер нь та биш л. Тэр ихэд бол та ойлгож байна. Тэр маань гүлчийсэн гадруутай байлаа. Тэгэхээр та гүлчийсэн гадруутай нөхөр сэлэх нам руу эсвэл арзаасан малгайтай нөхөр сэлэх нам руу.
Ойлгомжтой шүү дээ. Гөлж ийсэн. Бахан цэсмэ ерөөд бол маш хурдан сэлгэх чадвартай болдог гэл. Аа. Тэгэхээр омега 3 сайн уусан хүмүүсийн маань нөгөө эргэлгийсүүд маань маш хурд авах чадвартай байна. Машинууд ч нөгөө агаарын урсгал эсэргүүцэл гэдэг юм яриад биш үү те. Яг тэрнтэй л адилхан юм ярьж байгаа гэсэн үг. За ингээд яриадсэн чинь нөгөө за бас давхар дахиад нэг дархлаа руу ороод ирсэн ерөөс. За дархлаанд яаж нөлөөлөх вэ? Тийм. Ерөөд бол дархлааны тохиролцоо чинь буцаад бас энэ омега 3 руу оролцдог. Тэн дээр бол нэг элдв бензин одоо маш нарийн бүтцүүд ороод ирэлж байгаа байхгүй. Тэр нөгөө дархлаа болон одоо энэ дээр бас нэг хэлмээр л нөгөө омега 3-ыг болохоор ч биднес ингээл хүнсний тос мос гэж явж исэн чинь сүүлийн судалгаагаар эн чинь даавар юм байна гэж гараад ирсэн. Бас уу. Д витаминд адилхан даавар гэсэн үг байна шүү дээ. Адилхан даавар. За. Тэгэхээр ерөнхийдөө бол даавар гэсэн тэр нөгөө тий хэрэгм цолыг ямар нөхдөд үздэг юм бэ гэвэл тэрэнд нь зориулсан тусгай рецептор гэдэг юм байхлын бол даавар гэж үздэг. Тэр хэр баргийн нөхдөд бол тийм хүндтэй өрөг байхгүй. Тэр тусгай нөхдөд зориулсан л юм тусгай үйлчлэг гэдэг рецепторууд. Тэгсэн чинь эн чинь омега 3-ын рецептор гэж байдаг юм байна болцсон. За. Хүний тархинаас олсон гэсэн үг. Рецептор хүний биеийн дотор нөгөө эсийн гадаргууд ирдэг байхгүй юу? Тэгэхээр ерөөдөө бол эсийн гадаргууд дээр тестостерон үйлээ бат ингээл хамтарч ажиллах хэрэгтэй. Тусгай VIP үйлчлэгийн багийнхан байж байгаа. Зөв. Тэгэхээр ерөөнд дааврууд тийм тусгай юм рецептор гэдэг VIP үйлчлэг явьждаг. Бусад нөхдөд төрөөс байхгүй. Тэгсэн чинь омега 3-ын рецептор гэж юм олдсон. Рецептор байж байна. Тэгэхээр символын чөлөө ерөөсөө чадвартай болоод. Тийм зүгээр нэг муу тос мос ерөөс биш юм биш үү? Ерөнхийдөө биднес ингээл нэг тийм бусдаа нэг витамин дээр ер нь бол даавар юу рецептор ерөөс байдгүй. Тэгсэн чинь ерөнхийдөө бол омега 3-д байдаг юм байна. Тэнгүүд л омега 3 маань рецептороор дамжуулаад шууд дархлааны тогтсон ер нь нөлөөлөд байна гэдэг. Тэгсэн чинь тэрэн дээр нь одоо нэг туршилт хийсэн байхгүй. За хүүхд ингээд хань төрөлөө. Омега 3 өгч байгаа. Халуун ураад шүү дээ тийм. Халуун бурлахгүй өмөхгүй байхгүй. Тэгсэр нь 17 минутын дараа дахиад омега 3 уулгачиж байгаа. Тэгэл уулгасаар халуун бууглаач байгаа байхгүй. Тэгэхээр ерөөд бол нөгөө барууны орнууд ч одоо нөгөө парацетамол муу тиймэрхүү одоо нөгөө юмнууд non steroid anti-inflammatory drug гэдэг тиймэрхүү юм байдаг. Тэднүүсийн хэрэглээ маань одоо элэг мэлэнд муу байна гэдэг асуудал яригдаад байхгүй. Оронд нь омега 3 бас өгөх бас нэг эмчилгээний тактик гараад ирсэн. Хүүхд таниад өглөө уулгаалаад тэгж байгаа л халуун нэг ингэж бууруулдаг. Тэгэхээр энэ үрсэл дардаг энэ юмнууд байгаа шүү дээ. Парацетамол эднээр хамаагүй даралт юу халуун бууруулж болтгүй гэж мэднэ шүү дээ, тийм. Энд чинь хүний биеийн өөрийн албаар халууруулж дархлааг ажилуулад байгаа гэдэг. Тийм. Өндөр температурт ажиллах хэрэгтэй гэдэг. Өндөр температурт вирусын ажиллагаа эсэргээр ундаг гэдэг ферментийн үйлчлэл. Нөгөөдөлтөд дархлааны ажиллагаа сайжирна. Тэгэхээр ер нь хамаагүй халуун бууруулж болтгүй маа гэдэг. Гадны тэр хүчтэй юмнууд дэр. Тэр нь 38-аас дээш болчихвол одоо тарих гэмтдэг учраас буулгах хэрэгтэй гэж бид нар бол ярьдэн шүү дээ. 38-аас дээш байх юм бол парацетамол өгж болно гэл ер нь бол эмч болгон зөвлөдөг тийм. Тэгээ тарих маань өөрөө бас одоо пироген буй халууруулагч би зөөрөлгруулаас алахгүй. Өөрөө халуурах гэдэг өчөд идэг. Хичээгээд идэг. Тэгэхээр энэ халуурангууд нь өөрөө гэмтэн гэдэг бас. Тэгэхээр ер нь тэр баланс л хэрэгдэд байгаа шүү дээ тийм. Тодорхой хэмжээгээр ер нь халууруулж байх хэрэгтэй. Хамаагүй халуун бууруулдаг юм уулахын оронд сайхан усын нөгөө омега 3 өгдөг тийм эмчилгээний тактик хүртэл гараад ирсэн юм шиг. Тэгсэн чинь сүүлийн судалгаагаар ерөнхийдөө хавдрын эмчилгээнд оруулаад ирсэн. Омега гэж. За хавдртай тэмцээл ашиглана гэж бүр албасаар хөлөмжшөр явуулсан. Тэгэл нөгөө D витамин омега 3 хоёр чинь зүгээр хамтдан ингээл өгөөл. Тэгэл ерөнхийдөө хавдрын эсрэг эмчилгээнд дээр ашиглаад ирдэг. Тэгээ сүүлийн хүмүүс мэдэн шүү дээ нөгөө туяа эмчилгээ, хим эмчилгээ. Ер нь жол нэлийн хэрэгс эмчилгээнүүд гэж өгдөг. Хамаагүй зөвлөг эмчилгээнүүд нь болохоор ч юм бол тестостерон өгөх, D витамин өгөх, омега 3 өгөх гэсэн тиймэрхүү арай зөвлөг эмчилгээнүүд орж ирж байгаа. Хавдрын эмчилгээн дээр. Зөв. Омега тэгээд хавдрын эсрэг яаж ажилт юм бэ? За, ер нь бол би өөр болохоор ч юм бол бас нэг тийм дархлааны бас ер нь юмч биш шүү дээ. Тэгээд ерөөхдөө бол тэрнийг бас хүмүүст ингээд тайлбарлах гэхээр бүр амар төвхтэй ингээд хүнд механизм яваад идэг. Бүр нэг толгой эргүүлсэн юм болоод идэг юм. Тэгэхээр хүмүүс төр болохоор ч бол тэр нарийн юмдаг ярьж бас хүмүүсийн толгой эргүүлэх бас хэцүү. Тэгэл тэр чинь бол дотроо ингээл нөгөө T killer нөгөө D-сүүд, T-сүүд, V-сүүд тэгэл дотор нь ингээл нөгөө моноцит, нейтрофил гэдэг бүр ингээд замбраг яваад өгдөг. Зөв. Бас тийм мэрэгжлийн нэр томьёогоор за тэг нейтрофилийн 3 дугаар үе шатанд одоо C дээрээ ингээ ачаал өгөөд мөгөөд гэх юм бол өсгөн ойлгох болж байгаа. За тийм учраас ямар ч байсан омега бол дархлааны
дархлааг маш сайн дэмждэг. Дээрээс нь хавдрын эсрэг имчилгээ болж болтгоо гэсэн байна. Миний мэдхээр одоо 8 давуу тал гараад ирлээ омегад. Тэнгүүл ирэхэд бол одоо хин омега 3 уух ёстой вэ гэсэн асуулт гарч ирж байна. Хин уух вэ? Хэр их уух вэ? Хэр их уух вэ? Тийм. Тэгэхэд ирэхэд бол одоо дөнгөж төрсэн хүүхд омега 3 ууж болдгоо. За шалтгаан нь. Яагаад гэвэл нөгөө тос босруулах систем бүрэн хөгжөөгүй. Тэгэхээр омегийг боловсруулж чадахгүй гэсэн үг байна. Боловсруулж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө хүүхдийг бол нөгөө бор хоолнд оронготл нь 6 сартаагаас нь гэсэн үг үстэй. 6 сартаас орно уу 7 сартаас орно те ямар ч юм бор хоол идэж эхлэхэд нь л тиймэрхүү хоол босруулах чадвартай болсноос нь ахуулаад нэг халбгаар уулгаж эхэлнэ гэсэн үг. Зөв. Тэнгүүл тэрэн дээр нөгөө эмчилгээний тактикүүд айгүй өөр байгаад. Тэр нөгөө омега 3-ын хайрцаган дээр өдрийн нэгээр уунаа гэж бичсэн байдаг. Тэгсэн чинь ер нь ямар зорилгоор ууж байгаа юм бэ гэсэн асуулт гараад ирж байгаа. Тэр маань болохоор ч юм бол омега 3-ыг тодорхой хэмжээгээр авч явах хэрэгтэй тэрний л үгэж байгаа юм. Өдрийн нэг гэдэг нь бол зөвхөн үндсэн. Энд дээр бол ер нь ямар нэгэн эмчлэх зорилгогүй том байхгүй юу? Тэгээ манайхан болгоно үстэй тий. Тэгвэл манайхан болохоор ч юм бол ер нь хүн болгон тэгж уух хэрэгтэй гэдээ ойлгочтой. Тэгтэл ерөөхдөө бол одоо омокориднс гэдэг бүр эмчилгээнд ашигладаг тиймэрхүү маш нарийн шүүлтүртэй омега 3 байдаг юм. Өндөр тунтай. Яг шүүлтүрийн асуудал яригч нэг гэвэл нөгөө далаачин өөрөө авих бохирдолтой. Мөнгө одоо японочууд ч юмч мөнгө усгас гацсан шүү дээ. Тэгээд мөнгө усны хордлого далаад үүссэн. Тэгээд загснууд ч маш хэмжээний мөнгө усаар хордоод байдаг. Тэгэхээр удаан насалдаг загснуудаас гэж омега 3 авах бэлдсэн байхгүй. Богино насалдаг. Тэр ч юм бол нөгөө мөнгө ус бага авцсан байдаг. Тим загснуудыг ашигладаг болоод ирсэн. Тэгээ ер нь бол урд нь бол илэг мэлгнээс нь авах гэсэн. Одоо ер нь илэг маань ер нь бол илт бензин хоригдлууд юм байна. Тийм учраас зүгээр хайрсанд орох хөхнөөс нь авъя гэдэг. Тэгээд тэрнээсээ одоо мөнгө уснаас ялгадаг юм технологи байдаг. Маш үнэтэй сүүдүүд гарсан технологиор босруулсан мөнгө усгүй цэвэршүүлсэн тийм омега ашигладаг болсон байна. Тэгээ хүмүүс л орч юм бол яриад байдаг те. Загс эдэл авчаад байг гэл. Тэр нэг капсул дотор байгаа омега 3-ыг биднес авахын тулд биднес өдрүүлэн 2-3 кг салмон үүднээс идэх хэрэгтэй болж ирж байгаа. Тэр чинь бол айгүй үнэтэй тусна. Тийш тийм. Нэг салмаач одоо. За тэнгүүслээ хамгийн гол нь биднес асар хэмжээний загс бас идэж болохгүй. Яг үл тэр чинь бас л мөнгө усны хордлого хэрэгжиж байна. Энд чинь тэгэхээр одоо сүүлийн жилээс гэсэн үг байх юм шүү дээ. 70 оны үед мөнгө ус хасгаа ячиж шүү дээ. Тэ нөгөө асах гэж байгаа шүү гэж хэлж байгаа л уучлаарай гингүүд асгачдаг те. Тэрнээс болж тэгэхээр ийм омеганы бас хямрал асуудал үүссэн байх нь шүү дээ те. Үүсч байгаа гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө нөгөө төр эмчилгээний тун руу орё л да те. Тэгэхээр одоо биднес болохоор ч юм бол алглаа шүү дээ. Энд чинь арай өндөр тун ер нь хэрэглэх ёстой юм байна гэдэг ер нь ойлгож ирсэн байхгүй. Өдрийн нэг бол ер нь бүтэхгүй юм байна гэдэг. Тэгээд ерөнхийдөө өдрийн нэг маань ерөнхийдөө зүрх судасны тохиролцоонд ямар ч нэмэргүй гэдэг Америкийн зүрх судасны нийгэмлэгийн том хурал дээр зарлалцсан. Том судалгааны үр дүн дээр энэ тийм өдрийн нэгээр яваад бүтэхгүй байна уу? Тэр эскимосууд чинь өөрсдийнх нь тийм өдөр болгон авж байгаа холноос омега 3 аваад шүү дээ эскимосууд маань. Тэгсэн чинь тэднийхс нь 10,000 нэгжтэй тэнцвүүц хэмжээний омега аваад. Омега 3 аваад. Тэгтэл биднээс 1000-ыг аваад. Тэгэхээр одоо үр дүн гарахгүй нь ойлгомжтой байна гэдэг. Биднээс хэтэрхий багтуулсан байна гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо хамаагүй олныг уухыг зөвлөдөг болсон. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө өвчнөөс хамаарад тэр тун өөрчлөгддөг. Тэгээд түрүүчийн хэлсэн омокормитийн одоо нэг бүрийн нөгөө биологийн бүтээгдэхүүн тийм витаминуудын төрөл биш эмний төрөлд ордог энэ омега 3 гэдэг ус байдаг. Тэдүүс дээр ерөөс тэдэр уунаж ерөөс бичдэг. Эмчийн заавраар уунаг л гэдэг. Өөрөлд эмчт нь эрх мэдлийг өгсөн байдаг байхгүй. Хэдийгээр тэр өвчнөр тааруулмаар юм би. Тэр таар өвчин эмчт нь өөрөө шийддэг. Жишээл ерөөд бол та одоо тамхины эсрэг эмчилмээр байгаа мó, өргүүдл эмчилмээр байгаа мó, тийм? Дээрээс нөгөө зүрх судасны асуудал эмчилмээр байгаа мó, элэг эмчилмээр байгаа мó. Тэр нөгөө эмчийнх нь өөрхөн тактик болоод ирдэг. Тэгвэл яг одоо ингээл манай сонсогч маань за зүрх судасны асуудал эрсдэл бол байгаа гэж үзье даралтан жоох ихсдэг байлаа. За дээрэс нь ерөнхийдөө дархлааны хувьд Монголд амьдарч байгаагийн хувьд судасны хан маань тамхинаас болоо жоохон бас соревчдсан тий. За элэг одоо янз бүрийн эрхтнүүдийн үйл ажиллагаа жоохон нэг өндөр түвшинд биш энгийн түвшинд гэж үзье. За тэгэнгүүтээ үе мөч хаяа өвдөгнийнүүдээр нь хатгадаг ийм хүн байла. Ийм хүн ямар тунгаар авах вэ? Тэгэхээр энэ мэдээллүүдийг би ерөнхийдөө хаанаас аваад энэ эмчтгийний тактикуудыг би ерөнхийдөө хаанаас уншаад идэм бэ гэвэл нэг юм Оросын нэг эрдэмтэн байдаг юм.
ер нь бол энэ омега 3-аар л ер нь дагнаа л яваад байдаг. Энэ судлаа л яваад байдаг тийм олигоч гэдэг нөхөр өгдөхгүй юу? Аа. Тэгэл ер нь дандаа л омега 3 бол ярьж идэг, омега 3-ын үйлдвэрлэл дээр нь очиж идэг. Аа. Тэгээ тэр нөхөр болохоор ч юм бол ингээд ийм имжлэгийн аргачлуудыг ингэж хэрэглэнэ ингээл яриа явж идэг. Аа. Тэр хүний л одоо яриад байгаа юмдаг би ингээд амжилтад байгаа байхгүй юу? Тэр нөгөө хүн бол байн тэрнийхээ юу лекц мэт уншаад идэг юм. Тэгэхээр тэр хүмүүс болохоор ч юм бол одоо орсуудаа болохоор ч юм бол өдөрт 2-оос 3-ыг үг гэдэг юм. 2-оос 3 мянга гэсэн үг байна шүү дээ. Ер нь мянгатайгаар ингэж савлцсан байдаг уу? Ер нь мянгатайгаар биш. Ер нь 1000 гэсэн яг тийм тэгш тоо ерөөсөй байдаггүй байхгүй юу? Капслыг яриад нөө. Because Pinto-ийн хүчил болон Docos Gixen хүчлийнх нь нийлбэрийг нэмэх ёстой. Тэгж байгаа нэг капсулд хэр байна гэдэг л өөрөөсөө бодож гарна. Чи нүүрэн дээр тоо бол ер нь зүгээр реклам яваад байдаг шүү. Зөв. Тэгэл бодвол эн чинь 300 хэд болж чинь энэ 500 хэд болж чинь ер нь 500-аас дээш бол зүгээр гэдэг. Энэ 800 хэд болж чинь 1000 хэд болж чинь гээл бодоол энэ өөрөөсөө. D болон H гэсэн хоёр тэмдэглэгээ үүд юм. DHA болон EPA гэсэн хоёр. DHA EP2-ын нийлбэр 500-аас дээш байх юм бол ер нь дажгүй омега гэж ойлгож байна. Тэгээ нөөцөнд хүлдэгчэнд хийхээр ингээд ерөөсөө өнгө нь өөрчлөгддөг. Зарцдаг. Шингийн хөлдөх байх хэвээр. Тунгалаг хийвэр гэдэг. Хөлдөгчөнд шүү дээ. Тэгээ зүгээр хөлдөгчөнд биш. Нэг тиймэрхүү байгааддаг. Тэгээд ерөөхдөө бол тэр хүмүүс маань болохоор ч юм бол орсуудаа тиймэрхүү зөвлөгөө өгдөг. Өдрийн 2-3 өгдөг. Тэгэхээр тэр маань болохоор ч юм бол далаан бүтээгдэхүүн өгдөг. Ерөөхдөө бол одоо нэг загас мах хийддэг хүмүүс багаас нь омега 3 уужсан хүмүүс тэр тим тун яриаддаг. Тэгэхээр биднес чинь багаас омега 3 ууж гаагүй загас хийддэггүй хүмүүс тэр болохоор ч юм бол өдрийн 2 амьдралгүй болчиход байгаа. Тийм үү? Одоо ч миний өөр дөр хийсэн туршилт шиг байхгүй өдрийн 1000-аар уучаад үр дүн гаргаа бүтэл тэргээд адилхан юм болчих. Нэг жил уучаад очисон чи 4000 байсан гэж шүү дээ, тийм 4000 шээ нөгөө 4% дээр яваад 4%. Тэгэхээр ерөөдөө биднес ерөөдөө бол хамаагүй ихийг уух хэрэгтэй болоод байгаа. Тэгээ Монголд хамаагүй хамгийн гол нь тэр нөгөө шинжилгээ нь байхгүй учраас биднесийг хүмүүсийн хаагаас харж судлаа хийж чадахгүй болчихсон. Одоо масс спектрометрийн шинжилгээгээ үнэтэйгээр ингээд үздэг юм. Тий. Омега дутчуу дутаагүй байна уу гэдгийг үзэж болохгүй байгаа. Шалгаж чадахгүй болж байгаа. Тэгэхээр ер нь хар практикээр нь ойлгож байгаа. Монголд судасны хадвар их байна, зүр судасны өвчин их байна, илгэний өвчин их байна. За ерөнхийдөө монголчуудын тэр омега 3-ын индекс бол ер нь амар муу юм байна. Тийм учраас. Тийм. За тэнгүүтлээ одоо ингээд гадаадаас ирж байгаа хүмүүсээс би дахиад ингээд асуугааддаг. Жишээл нөрөөг амьдардаг монголчууд байлаа. Асуудаг байхгүй. За цаад нөрөөгчүүд чинь омега 3 ууж байгаа бүгд л уудаг л гэж хэлдэг. Гэтэл нөрөөгчүүд өөрсдөө айгүй хэмжээнд загас иддэг далан бүс ирнэл л өстэй омега нэмж угаад. Өөрсдөө омега 3 үйлдвэрлэлээр тэргүүлдэг. Айгүй мундаг орно шүү дээ, тийм. За ойлгомжтой. За тэгэхээр нэвтрүүлгийг маань ялтчгүй цагт баригддаг учраас нэвтрүүлгийн маань цаг өндөрлж байна. Омега бол бидний амьдралд яг бидний амьдралын одоо бидний бие махбодод 8 төрлийн хэрэгцээнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тийм дааврын шинжтэй зүйл юм байна. Дааврын одоо шинжтэй гэдэг нь өөр дөр бас нэг ухаалаг тогтолцоотой тийм зүйл юм байна. Үүний улмаас энэ дутагдсанаас болж биднэрт бас олон төрлийн асуудал үүсдэг гэдгийг бид нар ойлгож байна. Энэ мэдээж ЦЭПУ эмнэлгийн ерөнхий эмч Ариун Баяр маань бол омега оруулж ирдэг хүн ерөөсөө биш. Харин энийг судалж биднэрт юу хэрэгтэй вэ гэдэг талаар Монгол эрчүүдийг, Монгол гэр бүлийг эрүүл байгаасаа гэсэндээ энийг ярьж байгаа гэдгийг та бүхэн ойлгох. Энд бид нар ямар нэгэн омеганы брэнд сурталчлаагүй. Зүгээр харин та омега худалдаж авахдаа тэр DHA болон EPA болон EPA гэсэн хоёр үзүүлэлтийн нийлбэр 500-аас дээш байх юм бол энэ бас их сайндаа орно гэж тооцож үзээрэй. Тэгэд омегаг ууж хэвшээ ингэснээрээ бид нар олон төрлийн эрсдлүүдээс өөрсдөө хамгаалах боломжтой байна гэж зөвлөж байна. За тэгэхээр өнөөдрийн эмчийн цаг маань энд хүрээд өндөрлж байна. Монгол эр хүн та, Монгол гэр бүл та эрүүл байгаарай. Монгол эр хүний эрүүл мэндийн манан дүрээ ЦЭПУ эмнэлэг байлаа. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Бүгдээр нь баярлалаа. Эрүүл мэндийн зөвлөгөө авах боломж тэр бүр танд олдохгүй байна. Тэгвэл ажлаа хийнгээ эрүүл мэндийн зөвлөгөө авах боломжийг Гэр бүлийн радиогийн эмчийн цаг танд олгож байна. Таны шууд холбогдох утас 1146 104 5